Тэгвэл дүлгөөний үед хамтлагийнхаа бол бас өндөр үнэлэмжийг авд юм байна тий. За дүлгөөний үед чи хамтлагийнхаа тухай. Нөгөө тийм одоо бол нэг тэгж алдаагийн юу нэг харахаач байччтэй ерөнхийдөө тэгээд алдаанд нь дассан ч юм уу эсвэл гаргаж байгаа янз бүрийн байшинд нь тасгаасан ч юм уу те надад одоо нэг тийм нэг тийм сөрөг юмнууд бол нэг ажиглагдаад байдгүй маа тийм зүйл юусоо байха болцсон юм уу эсвэл нөгөө хайртай болцсон дассан болоод ч тэр юм уу те нэг тийм муухай юм харагддаггүй маа тэгтээ ерөнхийдөө яахгүй ирч хүчтэй санагддаг би ч бас хамтлаг дээр хамгийн ахмад нь штэ те тэгсэн мөрчлөө яг хамтлагийнхаа дөрөв охиныг хараад ирэхээр надад ингээд гэртээ байгаа хичээлдээ байгаагаа шал өөрчлөлт юм нэг арай юм гоё тийм нэг одоо ямар орчин гिचлэхэндээ нэг бэбилэг одоо ямар гिचлэхэндээ нэг гоё тийм цэвэрхэн тийм эмэгтэй хүмүүс ертөнцөөр ороод ичж юм шиг надад санагддаг л та. Тэгэд намайг илүү энэ дөрөвтэй байгаад хараа би илүү залуужаад байгаа юм шиг. Яа. Тэ байгаагаас арай илүү залууцчин юм шиг надад тгий санагддаг. Энэ хэдийн маань тэр нөгөө энерги надад шингэдэг байх л та. Тэгэд энэ дөрөвтэй маш их хайртай баярлж явдаг. Заримаас нь бол нэлээд зөрүүтэй байгаа л та. 2 3 ихж байгаа. Гэтэл тэр охинтойгоо бараг цэцэн болсон юм шиг надад тийм гоё мэдрэмж төрдөг. Тэгээд та дөрөвтэй баярлалаа. За бүрнэлээс гарах гэж байна. Шинэ одоо гишүүдийн маань хувьд мэдээж хамтлаг гэдэг бол хамтаараа лаг бэжэж хамтлаараа тасан цогцож шинэ уран бүтээлүүд гарна те. Мэдээж юм болгон өөгүй тэгш байдаггүй те. Мэдээж октод тусдаа хүмүүжлэлтэй тусдаас гэр бүлээс гаралтай учраас санал зөрөлдөх зүйлүүд ч гэсэн мэдээж гардаг бах те. Тэр болгонд октод ер нь яадаг юм бол да би жишээ заримдаа 2 дүүтэйгээ муудалцдаг. Яагтвэл үл ойлголцох зүйлүүд гардаг. Тэд нар нас биенд гүйцсэн одоо хүрсэн учраас надтай ам зүрэлддэг. Тэр мэлж тийм үед та хэд ер нь асуудлыг хэрхэн шийддэг юм болоо гэж бодож байна. Би тэгж асуумаар байна. За тэгээд энэ үнэн мэдтэй те ер нь уран бүтээл хийж хаад яг энийг хэлэхээс өмнө бас миний сэтгэл төрүүлсэн бас айгуу гоё юм хэлмээр санагдаад байна. Тэгээд сая бас Umbrella-гийн зурганд бас орж явахад бидний нүрийг олцуулаач юм дүүн бутсан. Тэгээд дизайнераар нь бас ингээд хамтдаа бүгдээр ажиллацгааж байгаа нь маш их таалагдсан. Тэгээд хамгийн их таалагдсан зүйл нь гэвэл би биентэйгээ маш гоё амар ийлдэг. Тэгээд яг жинхэнэ төрсөн ихтүүс одоо юу мэр чи илүү сайн найзууд ч юм шиг маш гоё сэтгэлийг төрүүлсэн. Тэр нь миний сэтгэл зоо шиг үлдсэн. Хүмүүс ч гэсэн анзаарсан баг. Мэдээж охтын хамтлаг юм чинь мэдээж маргалдах зүйл зөндөө гардаг. Тэгээд тэр болгон дээр би бинийгээ хүлээцтэй хандаад за манай энэ маань жоохон иймэрхүү зантай шүү. За би энэ дээр жоохон ингэчээ ч юм уу нэг тиймэрхүү юм дээр бид нэр одоо юм чи яг орчноо мэдрээд буулт хийж чаддаг хаа. Манайхд надаас яг ингэ санагддаг. Өнөөдөр хин нэг одоо нэгэндээ ч юм уу нэг муухай сэтгэл төрүүлээ штэ тий. Тийм готлоо зүгээр зарим хүмүүс ингэж орхичдаг штэ тий. За ингэж байгаа дуурн гарч ийн. За ингэж байгаа дараа нь уучраа олчих штэ. Тэгдэггүй яг миний бодлоор гэвэл би энэ хоёртойгоо илүү удаа явцсан штэ энэ хоёрыг бодвол энэ хоёр болохоор ингэдэг. Юмэг ингэж бичээд аваа. Өнөөдөр хин нэг омдоосон бол заавал тэр өдөртөө учраа болоо те тэр өдөртөө заавал тайвшрах гад ингэддэг. Тэр нь надад бас нэг бодлын гоё санагддаг, нэг бодлын амар санагддаг л да гомдооцсон бол те яагаад гомдооцсон юм бэ? Би яатсан юм бэ те надаас болоод энэ эсвэл чамаас болоод байгаа юм уу? Яг яатсан юм бэ? Найс нь яах хэвтэй юм бэ? Уучлахгүй уучдаг те заавал ингээд тэрийг ингээд тэрчтэй ингээд орхих биш. Яг тэр доор нь яг тэр халуун яг тэр үедээ ингээд учраа олох гэж ингэдэг нь надад маш их таалагддаг. Бас бодгоо штэ маа нэрээ те. Зарим хүмүүс чинь бас нөгөө төрлийн тийм анзаардгүй ч хүмүүс бас байдаг байж магадгүй те. За манай шинэ гишүүдийн үед маань би заавал яриач гэж хэлмээрээ. Яа тэгэл бас октод хамтлаг байна гэдэг бол эрэгтэй хүмүүс хамтлаг байхаас илүү хэцүү байхгүй. Харахад л нэг гой ганган гой хувц өмсөөл нэг баг олчж байгаа л биш байхгүй те. Эрэгтэй хүмүүс бол нэг өдөр уугаал инээд ингээл ингэн. Октод бол айгүй яг чинь би охин дүүтэй дүүнертэй уучраас ч юм уу надад октын хамтлагийг хайрламар санагдаад байдаг байхгүй.